бусдтай хайрлан, бусадтай үйлчилснээр бидний зүрх сэтгэл, зан чанарт инх хамгаалан бий болдог. Энэхүү инх хамгаалал нь түүхийн аль ч цаг үед хүн төрлөختөн болоод байгаль дэлхийг оршин тогтнож ирсэн гэдэгтээ хинч маргахгүй бизээ. Бидний амьдрал хөгжил дэвшилд хүрч байгаа ч хүний ёс зүйгүй, ухамсаргүй үйлдэлээс болж амсах охирол ихсээр байгаатай та өдөр тутам тулгарч байгаа хаа. Байгаль орчны өөрчлөлтүүд болох цөлжилт, туймар, агаарын болон гол усны бохирдол зэргээс гадна хүчирхийлэл, аллаг, архитан согтуурал, дох, өвчин дахал зэрэг хүнд тулгамдаад байгаа шийдвэрлэх хэрэгтэй олон асуудал байсаар л байна. Дэлхийн нийтэд инх тайвныг тогтоох байгууллага болох Нэгдсэн үндэсний байгууллагаас 2000 оныг сайн дурынхны жил болгон зарласнаар нийгмийн хөгжилд оруулж болох тэдний хувь нэмэр чухалд тооцогдох болов. Тийм ч учраас манай улсад Нэгдсэн үндэсний байгууллагын санаачлагыг хэрэгжүүлэх залуучууд нэгдэн инхийн төлөө үйлчлэх үе үндэсний хөдөлгөөнийг үүсгэн байгуулж 2002 оны хүртэл олон ажлуудыг санаачлан хийж ирсэн байдаг. Дэлхийн ертөнц бүх хүмүүсийн төлөө анхаарал халамжаа тавих юм бол хамтаараа бүхнийг бүтээж чадна. Энэ дэлхийн ертөнцөө хамгаалж чадна. Дэлхийн ертөнцөөр ядуу хөнгөө дэлхийн ертөнц бол хамтаараа хөгжих юм аа. Бүх зүйлийг ингээ бусдын тулд гэсэн тийм бусдад ингээ үйлчлэхийн тулд бусдад үлгэр дуурайл болохын тулд тэнд оролцох болно. Одоо энэ дэлхийг болохоор Series for Peace ярээр дамжуулж одоо ингээд нэг дэлхий нэг гэр бүл болох юм аа гэж ойлгож байна. Хин нэгний хүлээгээд ингээд эх орноо хөгжүүлэх ингээ хараад суух биш ингээ бүгдээрээ нийтээр ингээ гар бие оролцоод хийх шаардлагатай. Ингээд 13 мянган оюутан залуучуудыг дуу хоолойгоо нэгтгэн эх орныхоо эзэст нь болохоор ихэлсэн тэрхүү хувьсгал өдгөө олон Монгол хүү охтын зүрх сэтгэлийг асааж чадсан хിവэр байна. Энэ үеэс хойш тус хөдөлгөөн төрийн бус байгууллага болон өргөжөж нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулжээ. Олон нийтийн үүсгэл санаачлага дээр үндэслэж байгуулагдсан төрийн бус олон нийтийн байгууллагууд нь үнэхээр энэ улс эх оронд нийгэмд маш их ач тустай ажил хийж байна гэж би үнэлдэг юм аа. Засгийн газрын төрийн зүгээс хийх ажлыг, ачааллыг хөнгөлөхөд ихээхэн хувь нэмрээ оруулж байна гэж би боддог. Инхийн төлөө үйлчлэхүй хөдөлгөөн ч гэсэн энэ байгууллагуудын нэгэн адил залуучуудыг эх оронч хүмүүжлэр хүмүүжүүлэх, хүн хүнийхээ төлөө гэсэн энэрэнгүй үзлийг нийгэмд хэвшүүлэхэд энэ залуучуудын оруулж байгаа хувь нэмэр асар их гэж би өндрөөр үнэлж тэдэнд одоо талархаж явдаг, эдний ажилд туслах гэж хичээж байдаг юм аа. Инхийн төлөө үйлчлэх үе гэдэг нь нийгэмд сайн дурын үйл ажиллагаа хийхин нэр бишээ. Хүн бүрэл унсан газар угаасан ус Монгол орныхоо төлөө гэсэн сэтгэлээр оролцох их ажил юм. Үүнд залуучуудын өөрсдийнх нь оролцоо асар өндөр ач холбогдолтой байдаг. Тийм учраас өнөөдрийн хүртэл нийгмийн сайн сайхны төлөөх төсөөлөх хөтөлбөрүүдээр дамжуулан олон удирдагчид жинхэнэ эх оронч залуучууд түрэн гарсаар байна. Манай бүхэн мэдээж оюутан залуучууд санаачилдаг, түүнийг хэрэгжүүлэх гэж оролддог, бас бүтээснийг нь ард түмэн хүртдэг. Тэгэхээр энэ сайхан одоо санаачлагыг манай нийслэлчүүд бас нийслэлийн төр захиргааны байгууллага бас хамтран ажилладаг, төгсөлтийн ажилд оролцдог бид бүхэн бас талархан хүлээж авсан юм аа. Сайхан байлгуудын чи эх орондоо бас нэг ганц мод ч гэсэн тариад ингээд нэмэр болоод зүгээр яг энэ модон цаашдаа ургаад агаарын бохирдлыг багасгасаа л гэж хүсэж байна. Тэр чинь цаашдаа ургаад нэг ам ингээд энд өрсөлдөж ийн гэдэг маш том буянтай үйл ажиллагаа гэж. Тэгээ манай агч нар хэлдэг л дээ. Харанхуйг зөвхөд суухаар нэг ч гэсэн лаа асаагач гэж. Тэгээд өнөөдөр ингээд нэг ч гэсэн лаа асаагаа сууж ийн гэж бодож байна да. Олон хүмүүс тусдаа тийм ажил хийж байгаад хамгийн баяртай байна. Энд чинь ч гэсэн манай орны одоо хөгжил сэтгэлэлт нэмэртэй. Тэгээд бас өөрийнхөө хувь нэмрийг ийм жоохон зүйлээр ч гэсэн оруулж байгаа гэж хэрэгтэй байна. Хамгийн гол нь энэний цаана маш их өндөр ач холбогдолтой зүйл гарч байна л да. Өөрөөсөө сэтгэлээсээ авсарны хатлаа нэг ч гэсэн юм хийж өгөх нь бидний юм бол маш чухал
үүрэг байх хэрэгтэй маа гэдэг. Энэ дайлгын өнөөдөр цугласан жоохон хүүхдүүдийг хараад бол бид нар аягүй бахарч байна. Тийм энэ сайхан залуу хүүхдүүд энэ ийм сайхан сэтгэлтэй ийм гоё байна гэдэг бол маш бахархуу шүү дээ. Тэр үчи сервис партид ингээ болсон бол энэ хашаа нараас машин дайрчил явсан байсан тий. Бид сая ярьж байна. За энийг буцаад цөмөрө тэр босхи машин дайрч гэж ингээ ярьж байна тийм ээ. А өөр энэ хийгээгүй хүн бодоод дайрчилж авч байгаа. Яг тэр хүн тийм зүрх сэтгэл байхгүй байх хэрэгтэй тийм ээ. Энэ бол үнэтэй. Эхийн төлөө үйлчлэхүйн үйлчлэх соёл суралцах боломжийг хүмүүст олгодгоо. Учир нь хүн бусдад үйлчилж ямар нэгэн үйл ажиллагаанд биеэрээ оролцсноор тухайн зүйлийнхээ үн цэнийг илүү гүнзгий ойлгох болдог. Энэ нь бусдыг хайрлах, хүндэтгэх зэрэг хувь хүний шин чанарт бодиттой өөрчлөлт гаргахад хүргэдэг. Тийм ч учраас дадлагжигч, оролцогчд биш, харин нийгэмдээ ихийг тогтоогч, удирдагчид түрэн гарч байгаа юм а. Ийм л замаар инх хамглан амьдрал ирнэ гэдэгт шинэ үеийн монголчууд бид итгэдэг юм а. Өвөө мэнэр гээд авч ирээ тоглолт үзүүлээ гэртэн буцаага хөрөхөд автобуснаас өөртөө өсрөө буучдаг байхгүй 60 70 өнөр тий. Тэр мотор юу гарч ирэхэд үнэхээр та нар шингээ сайхан бүгдүүдийнхээ ачаар ингээд юм үзэж чаддаг бид нэг гэрээсээ гараад үнэхээр сайхан зүйлийг үзлээ би өстө 10 насаар залуу ижлаа гээд автобус өсрөө бууж энэ бүхнээс харахад нэр үнэхээр нэг хүнд үлчих нийгэм туслах тий. Сайн дур айл гэдэг бол үнэхээр гоё юм байна гэдэг маш их зүрх сэтгэлээр мэдэрч чаддаг л байгаа юм л да. Яг энэ үйл ажиллагаагаар дамжуулаад яг ингээд босрлыг олоод өөрсдөө ч гэсэн өөрчилж чаддаг. Би нийгэмдээ надаас өөр тэр баяраа баа гэд дулмаад би туслах хүсэж штэ. Энд чинь зөвхөн би туслаад тэр хүн баярлаа. Магадгүй тэр хүн дахиад тэр тусыг авах чинь өөр хүн туслахыг хүснэ. Ингээл ерөөсөө дамжаад одоо манай нэр юу байгаа штэ. Эхлэл үйлчлэгийн талбай байдаг. Тэн дээр ингээ богоцсон гэдэг байхгүй. Ерөөсөө ингээ нэг дамжаад ингээ явдаг. Тэр сайхан сэтгэлийг ерөөсөө тус ингээл тойрсоод хамгийн ихний үндэ заавал ирдэг. Үнд бол би юмдэж итгэдэг маш. Би хүнд үйлчлэхийн төлөө энэ байгууллагад орсон гэж бодож байна. Өөргөө бас таньж бичгийн төлөө. Тэнд ингээд оролцоод ирсэн сайн дурынхан за тэгэл клубын гишүүд дараа нь сэтгэлээр хариугдвэхээр урд нь ингээд хизээж одоо бид нэр дахиж ингээд энэ хогийг хаяхгүй. Үнэхээр энэний чинь бидний л яг ингээд ээж аавтай адилхан тийм хүмүүс ингээд цэвэрлдэг юм байна штэ. Тэгээд бид нар ч гэсэн өнөөдөр ингээд цэвэрлэхэд ингээд ийм хүндрэл гардаг юм байна гэд. Тийм учраас өнөөдөр яг тэр сайн дур үйл ажиллагаар нийгэмд ч гэсэн айгүй тийм олон хэрэгтэй зүйлүүдийг бий болгож өгч чадчихагаах гэж бодож байна. Үнэхээр энэ сайхан зүйлийг мэдхийг хүсвэл та бүхэн одоо энэ сайн дурыг үлсэнд нэг ч удаа оролцоод үзээсэй тийм ээ. Тэгвэл энэ ямар тийм сайхан капиг энэ зүйлээс автыг ойлгох болов шүтэж байна. Та бид ялгаагүй нэгэн төрөлт хүмүүн заяатан билээ. Тиймээс бидний нийгэм оршин тогтнож хөгжин дэвших нь таны бусдыг их агуу хайр, өөрийн мөн чанараас улбаатай. Бид нэг дэлхийд нэгэн гэр бүл гэдгийг хүлээн зөвшөөрөн их орныхоо эзэд нь бацгаая.